Яг хоо яриагаа эхлэхийн өмнө яг цагаан хоолтон байх, эрүүл амьдралын хэм маягтай байх гэдэг маань өөрөө юу гэсэн үг юм те? Тэгээд яг энэ цагаан хоолтон байх дундаа өөр зэрэглүүд байх шүү. Энэ талаар ерөнхий ойлголтоо нэгтгээд эхлэе гэж бодож байна. Ер нь цагаан хоолтон, ногоон хоолтон ер нь их болсон Монголд. Тэгээд уламжлалаасаа ер нь бол баг зэрэг өөрчлөгдөд эхэлсэн. Энэ нь болохоор юунаас болж байгаа гэхээр хувь хүний сонголтоос болж байгаа. За би тэгээд ер нь бол 10 хэдэн жилийн өмнөөс ногоон хоолтон, бас цагаан хоолтон аль аль нь байж үзсэн. За тэгээд ногоон хоолтон гэхээр юу гэдэг гэхээр цэвэр веган буюу одоо сүү, бяслаг тэг их мэтчлэн ер нь амьтны гаралтай бүх зүйлүүдээс татгалцсан одоо хүмүүсийг хэлж байгаа. Тэр бол за тийм vegetarian буюу цагаан хоолтон гэж байгаа. Би бол яг одоогийн байдлаар бол тийм хоолтой байгаа. Цагаан хоолтон гэдэг нь яа гэхээр одоо сүү цагаан эднээс татгалцахгүйгээр тэгтээ мах идэггүй. Ямар нэгэн улаан юм уу цагаан мах идэггүй ийм хүмүүсийг хэлдэг. Тэгтээ микс байж болдог. Одоо холимог төрлийн цагаан хоол идэхээс гадна зөвхөн цагаан мах иддэг хүмүүс байгаа, улаан мах иддэггүй. Дахиад загас хэмжлээд гэсэн тийм. Тиймэрхүү байдаг. Тэгээд fruitarian гэж одоо түүхийн ногоо жимс иддэг. Ерөөсө болсон хоол иддэг гэсэн үг. Салаад одоо юу гэдгийг түүхийн ногоо жимсэл идэх нь шүү дээ тэр хүмүүс. За тэгээд бүр цаашлахаараа бол зарим би тэгж ер нь бол сонсч байсан vegetarian гэж хүмүүс байдаг. Одоо баг хоол иддэггүй. Зөвхөн амьсгалаараа одоо юу гэдгийг систем одоо авч одоо амьд явна гэсэн үг тийм. Тиймэрхүү төрлүүд байгаа. Тэгээд vegetarian бол хэр баргийн хүмүүст одоо тохиромжтой биш. Ягаад тэгэхээр нөгөө ихэнх нь бясалгагчд болж байгаа. Тэд нар бол энергийг өөр түвшнөөс авдаг байх нь л дээ. Нөгөө юу гэдгийг одоо юу гэдэг сансрын энергич гэдэг юм уу те бидний одоогийн байдлаар бол хүн болгон тийм байх боломжгүй. Тиймэрхүү. Тэгээд ер нь миний ойлгосноор одоо хоолны чиг хандлага бол сэтгэлгээтэй их холбоотой. Тэгээд тэр хүн яаж энергийг авч байгаагаасаа одоо энерги хүн болгонд л хэрэгтэй шүү дээ. Амьдарч байгаа юм чинь энэ ертөнцийн дээр амьдарч байгаа юм чинь тэгэхээр тэр одоо сонголт нь тэр хүний сэтгэлгээ одоо оюунтай холбоотой юм байна. Яг нөгөө мах идэхгүй байх энэ шийдвэр маань өөрөө яг юу гэдгийг их л олон шалтгааны улмаас энэ шийдвэрийг гаргадаг баг. Дийлийнх нь магадгүй яг нэг амьтныг хайрлах ч юм уу тэр сэтгэлээс үүддэг юм болов. Тий, ер нь бол тийм л байгаа л да. Юу гэдгийг анхлан би бол өөр дээр өөрийгөө бол ер нь бол жишээ авч ярих гэж бодож байна. Яасан бэ гэхээр миний сонголт бол ээж аваас маань уламжилж ирсэн одоо махан хүнс байсан. За 15 6 хүрээд одоо нөгөө өөрийгөө хөгжүүлэх гэдэг юм уу өөрийгөө хайж эхэлсэн. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд янз янзын одоо арга техник, йог те бясалгал гэх мэтчлэн ийм зүйлүүдийг судалж эхэлсэн. Тэгээд анх бол цагаан хоолтой байж болдсон байна гэдэг ойлголтыг аваад тэгээ сонголтоо хийсэн байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор юу гэдгийг яг цагаан хоолтон болно гэхээр хувь хүний өөрийнх нь сонголтоос гадна бас гаднаас оруулж ирж байгаа мэдээллүүд байна тий. Одоо юу гэдэг эсвэл өөрийнх нь мэдрэмж байж болно. Би тэр үед болохоор нөгөө хүн одоо махыг идэх нь одоо тэр амьтныг их л зовоож ийн тэгээд тэрийг одоо мэдэрдэг гэдэг юм уу. Тиймэрхүү одоо сэтгэл хөдлөлийн чиг хандлагатай байсан. Тэгээд тийм учраас тийм одоо цагаан хоолыг сонгосон. Тэгээд одоо л 10 гаруй жил цагаан хоолтой. Яг нэг энэ хооллолтын хэм маягийн талаар сүүлийн үед нэлээд их судалгаа хийгддэг болчихжээ л дээ. Одоо юу гэдгийг махыг боловсруулснаар за нэг 5 6 жилийн өмнө бол махыг боловсруулж байгаа нь өөрөө байгаль орчиндөө асар одоо дороотол бий болгодог. 1 кг махыг боловсруулахын тулд 40 кг литр ус хэрэглэгддэг ч гэдэг юм уу тий. Иймэрхүү юмнууд яригддаг байсан. Миний мэдхийн зүгээр 2 3 жилийн өмнөөс эсвэргээрээ одоо юу гэдгийг байгалийн энэ нөгөө цикл гэдэг чинь өөрөө хүн мах идэн ногоо идэн тэ байглаасаа үр шимээ аавна. Юу гэдгийг нас орсныхаа дараа газартаа шингэн тэр нь бордоо болоод эргээд ногоог ургуулна, ногоог мал идэн, малыг эргээд хүн идэн. Ийм циклтэй байх хэвээр маа гэсэн ийм школоос шинээр гарч ирээд байгаа шүү. Энэ тал дээр таймаг л дээр. Тэгээ би бол тэрийг дэмждэг. Яагаад тэгэхээр хаана амьдарч байгаагаасаа бас болоод байгаа юм байна гэж би ойлгосон. Хүний сонголт бол ер нь хаана амьдарч байгаас хамгийн их шалтгаалж байгаа байхгүй. Одоо жишээ нь бид нар Монголд одоо 30-аас дээш одоо хүйтэн тэ хасах одоо градустай өвөл
Тэгээ 100 хэтэрхий хаалгамж гэх юм уу. За ийм нөхцөлд бол цэвэр цагаан хоолтой юм уу эсвэл веган ногоон хоолтон байхад маш хэцүү байдаг. Тэгээд систем бие организм маань өөрөө одоо шинэ тэжээлийн дутагдалд орж болдог гэдгийг маш олон хүмүүс одоо юу гэдгийг туршлагаас би бас хөндлөнгөөс ч өөр дээрээ ч гэсэн хараад байна л да. Тэгэхээр ер нь бол цагаан хоолтон байх тэрэн дээрээ хүн одоо хаана амьдарч байгаасаа тэгээ өөрийнхөө биеийг бас бодох хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Хамгийн нэгдүгээрт бие эрүүл байх хэрэгтэй. Хүн эрүүл байх эрхтэй учраас тий одоо махаа иддгээрээ идэж болно, бясалгал хийдэг гэд зөвхөн одоо махыг хэрэглэхгүй ч байдаг юм уу, эсвэл одоо цагаан идэ хэрэглэхгүй ч байдаг юм уу, эсвэл одоо ноол ууран бүтээгдэхүүн, арьсан, цүнх, гутал энэ болгоноос татгалзаа гэсэн одоо чиг хандлага болвол биш шүү дээ. Тэгээ хүн болвол бясалгал хийдгээрээ хийн. Тэгтээ иддэг уудаг зүйлүүдэд үргэлжлүүлээд бас хүн шиг л амьдрах зүйтэй л гэж би боддог. Хүний ялгаатай байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх. Өстой л гэсэн үг байна тий. Саяхан бас одоо энэ ямааны эрх гэдэг асуудал нэлээх яригдж эхэллээ л дээ. Тий Монгол улс ноос ноолорон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаараа ямааны эрхэнд халдж байна гэсэн ийм мэдээлэл яг саяхан өнгөрсөн жилээс нэлээд олон улсын хэмжээнд цэцэгдсэн саяхан дотоодод бол нэлээд өндрөө авах шиг боллоо. Тэгээд тэрэн дээр яг нөгөө монголчуудын хувьд юу гэдэг ямааны эрх гэдэг ингээд ярихаар хитрхи хүншүүлсэн юм шиг иймэрхүү байдлаар жоохон биднэрт буухгүй ах шиг байна. Нийгмийн олонх маань одоо нөгөө мах иддэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ үндсэн хоолных нь орц нь бол махан бүтээгдэхүүн байгаад идэг. Тэгэхээр яг таны хувьд яг энэ асуудлыг одоо цагаан хоолтын үний хувьд юу гэж харж байна? Ер нь ямааны эрх гэдэг юм уу? Ер нь амтан бол эрхтэй шүү дээ. Эрхтэй бид нар бүгдээрээ мэднэ тий. Тийм ч учраас манай Монголын мал аж ахуй бол тэгээ 5 хошуу малаа дээдэлдэг, хүндэлдэг тийм ард түмэн, тийм уламжлалтай хичнээн 100 жил одоо энийгээ дагаад ирсэн. За жишээ нь бол бид нар малыг муулах гэж гаргах гэж ярьдаг тий. Одоо хүндлэлийн хэлбэртэй ярьдаг байх нь аллах гэж бол хэзээ ч ярьдаггүй, эвгүй сонсогддог. Гэх мэтчлэн энээс эхлээд бидний уламжлал маань одоо тэр яаргалах одоо юу гэдэг амтныг зовоох, тамлахын эсрэг юм байдаг. Тэгээ энийг бол хүн болгон мэдж байгаа. Тэгээ тийм учраас бас энийг хүндэл амьдрж л байгаа учраас одоо амьтныг зүгээр л ингээд байлгаад авах биш, ашиг шимийг бас хүртэх энэ зохимжтой юм аа. Тэгээ тэгжиж бид нар бол энэ байгаль дээр тэнцвэртэй оршино тий. Тэгээ яг малынхаа онцлогыг ч гэсэндээ харах хэрэгтэй байх л та. Одоо ямаа бол жишээлбэл за өвлийн туршингийн ноолоор нь ургаад гэх юм уу тий. Тэгээ хавар хөөх гэж ярьдаг. Хөөрөө тэр нь ингээд арьснаасаа хөндөрүүдийг саманахад бэлэн болдог. Өөрөөр хэлбэл одоо ер нь мал олон төрлийн амтан байгаль дээр өвлийнхөө энийг хувцаа тайлж хайдаг тийм одоо дулаархлаар ийм зохилтолгоотой байгаа шүү дээ тий. Тэгээ тэр үед нь хүмүүс одоо саманж тэр илүүдэл бүтээгдэхүүн гэх юм уу да тий. Тэрийг нь л ерөөхдөө арилжааны зорилгоор ашиглаад байгаа юм болов гэж хараад байгаа шүү дээ тий. Бол ямаандаа ч гэсэн ер нь хэрэгтэй л юм л да. Таны харж байгаагаар одоо юу гэдэг монголчуудын яг энэ мал аж ахуйд хандж байгаа хандлага дэлхийн хэмжээнд одоо фермийн аж ахуй илүү одоо арилжааны чиглэлээр хөгжсөн орнуудын хандлагатай харьцуулахад ер нь ямар хөө ялгаатай байдаг вэ? Уламжлалт одоо мал аж ахуйн фермийн аж ахуй хамгийн энэрэнгүй, хамгийн одоо экологикал буюу одоо байгальд ээлтэй тийм ферм гэж би боддог. Ер нь бол хүн болгон мэднэ шүү дээ. Манай яаж малаа аж ахуй авч явдаг вүлээ. Тэгээд энд нэг газар хорих биш, хаших биш те. Одоо фермийн аж ахуйтай газар бол яадаг гэхээр олон сая бүр тэр бум хүнтэй энэтхэг байна, хятад байна, Америк байна, Канада, Австрали гэх мэтлэн тийм газруудад яадаг гэхээр нэг амтныг одоо хөдөлгөөнгүй хордгоо. Хашаанд. Тийм учраас тэр амтан баа жишээ нь тийм мэдээж тэгээд ийм байдлаас болоод тэр амтан одоо өвчин тусдаг, өвчин бактери тээх магадлал их өндөр байдаг. Тийм учраас тэр амьтдыг антибиотик уулгах юм уу, тайрах ч гэдэг юм уу те ийм хэлбэрээр эрүүл байлгадаг. Тэгжиж одоо ашиг шүм одоо мах сүүгийг авдаг бахан л те. Тэгэхээр тэр антибиотиктэй мах юм уу, сүү маань өөрөө хүний биед ер нь бол хортой штэ. Тэгээд дээрэс нь бид нар ханаа түрээд антибиотик уухлаар нөгөө антибиотик маань үйлчлэгээ болждог. Тий. Дасал болцсон. Гэтэл
Монголд бол тийм юм байхгүй шүү дээ. Тийм учраас ер нь бол энэ одоо амьтны эрхийг хамгаалах энэ байгууллагууд бол ерөнхийдөө энэ олон хүн амтай тэгээд одоо энэ хит их одоо фермийн индастриал гэж ярьдаг те үйлдвэрлэжсэн тэр газруудад их одоо дуу хоолойгоо хүргэж байгаа тэрний төлөө ажиллаж байгаа гэж би боддог. Гэтэл Монголд бол байдал бол эсэргээрээ харьцангуй амьтанд ээлтэй тийм ферм байна штэ. Тэгэхээр энэ дээр бид нарт одоо тэр тэдгээр байгууллага одоо хурц нөлөө үзүүлэгч гэдэг юм уу ажиллагаа явуулах шаардлага байд юм болов уу үгүй болов уу гэж би бас бодож байна. Гадаадд ч гэдэг юм уу одоо яг нь Pita Asia гэдэг байгууллагын нэлээд дээрхэн бас одоо арьсан бүтээгдэхүүн арьсан эдлийн одоо luxury цүнхч гэдэг юм уу гуталч гэдэг юм уу бэлэж гэдэг юм уу тэдгээрийн цаана одоо яг амтны амь нас байдаг юм аа гэдэг нэлээд том компанид ажил явуулж ирснийг та санджиж магадгүй яг видео хэлбэрээр олон нийтэд хүргэж ирсэн тухайн юунд бол мэдээлэлд бол яг хувь хүний хувьд би бол нэлээд сэтгэл хөдөлж ирсэн л да үнэхээр ийм байд юм байна шүү дээ энэ дээр бас жоохон бодолтой байх хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тэгээ яг бидний соёлтой ойрхон одоо энэ яг бидний олон мянган жил гаршуулж явсан яг энэ ямаа тэгээд таван хөшөө малтайгаа монголчуудын харьцах тэр хэв маяг бидний яг үндэсний одоо орших үндэс болсон бидний одоо соёлч гэдэг юм уу. Энтэй холбоотой асуудал гараад ирэхээр магадгүй арай бас өөр өнцгөөс нь харж иж магадгүй. Монголын одоо юу гэдгийг эдийн засгийн дийлэх ихэнх хангаж байгаа малчтын одоо ар гэрийн өрхийн орлого ч гэдэг юм уу энэ болгонд тэгж их айхтар нөлөөлөхгүй байх л та би бодохдоо тэгж бодож байна. Гэхдээ ямар нэгэн одоо имиж байдаг юм уу хүмүүсийн ойлголт байдаг ш дэлхийн нийтэд очиж байгаа тэр ойлголт худлаа юмыг 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг нэг ингээд имиж одоо дүр зураг тархинд нь суудсан бол тэрийг өөрчилөхөд маш хэцүү. Тэг маш их одоо үйл ажиллагаа хөдөлмөр шаардсан юм л зүйл болох байх таа л гэж би бодож байна. Энэ үйл ажиллагаа хөдөлгөөн маань эргээд бас нөгөө талдаа хохирол учруулж байна. Амьтны эрхийг хамгаалснараа бас одоо малчин айл өрхүүд тий дэлхийд баг цөөхөн үлдсэн нүүдэлчин уламжлалтай энэ одоо 3 сая хүнтэй ийм одоо эдийн засгийн буруу одоо хөгжиж яваа энэ манай улс орны эдийн засагт бас цөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдж байгаа нь бас ингээд харахад ер нь харахад ойлгомжтой л байна л да. Тэгэхээр ямар нэг юмыг хэд зөв зүйлийг хийхдээ ч гэсэн туйлшрах юм бол бас ямар үр дагавар гарч болохыг бид нар харж байна шүү дээ. Та 10 гаруй жил 10 жил яг энэ хэв маягаар хоолж явсан ба шүү дээ. Ерөөсө завсарлаагүй яг дараалсан 10 жил гэсэн үг. Би бол их амархан байсан над миний хувьд ягаад тэгэхээр нөгөө цусны бүлэгтэй холбоотой юм хэлээ. Одоо нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс бол нэг одоо юу гэдэг нийтэд дийлэнхтэй мах идэх шаардлагатай байд юм лээ шүү дээ. Гэсэн чинь би азтай 2 дугаар бүлгийн цустай байсан байж таарад тэгээд энэ махан холноос ногоон холт юм уу цагаан холт руу шилжихэд надад их дөхөмдөө байсан. Тэгээд ер нь жоохон монгол хүн юм чинь баг зэрэг бас ингээл манай гэрийнхэн бол мах иддэг. Тэгээд жоохон одоо ингээл бодох ч байд юм уу цагаан сараар баг зэрэг хэцүү айлд очиход ингээд би мах идэхгүй юм бууз идэхгүй гэд ингээд сууж яах ч байд юм уу тэр талаар жоохон баг зэрэг хэцүү байсан л да. Гэхдээ би бол юу гэдгийг өөрийнхөө сонголтонд үнэнж байсан. Дээрэс нь тийм ер нь бол миний бас бие бодож байна. Одоо биеийн эрүүл мэнд те 2 дугаар бүлгийн цустай хүн ер нь бол ногоо тэгээд тэр вит өөр тариа хэргэлдэг юм байл л да. Тэгээд мах бол 7 хоногт нэг удаа хэргэлдэг гэх мэтчлэн 3 дугаар бүлгийн цустай хүмүүс холимог 4 бас холимог юм бэлээ. 4 бол нэлээд их сүүн уураг авдаг гэж хэлээ. Тэрнээс бол тийм надад бол нэг их тийм хэцүү байгаагүй. Гэхдээ би монгол хүн учраас цагаан эдэгээ бол байнга хэргэлдэг. Тийм учраас илүү эрүүл байсан байх гэж бодож байна. Тэгээд бид нар азтай штэ. Одоо сүү аваад уулаа гэхэд энтгэгт бол диатез маш ихтэй болцсон. Хүн амын тэр чи хэдчний тэрбум хүнтэй газар 15% нь диатез буюу чихрийн шижин өвчтэй. Тэр нь юунаас болдог вэ гэхээр нөгөө бас л нөгөө сүүнээс болдог. Одоо зарагдж байгаа сүүнд нь тэр одоо чихрийн агуулмж хийдэгтэй. Тэрний юунаас болдог гэхээр нөгөө үхрийг үржүүлэхдээ хуруу шилэнд үржүүлт юм билээ. Манайхтай адилхан бух өнөө хоёрыг нийлүүлээд тугал гаргах биш хуруу шилнээс гаргадаг юм билээ. Тэгээд тэрнээсээ болоод хүн амын ихэнх хувь нь чихрийн шижин өвчтэй жишээ нь байж
байна. Гэтэл би бол Монголдо суухад бол тийм асуудал байхгүй гэж бодож байна. Та бол дийлэнхтэй Монголдо байгаа. 2 жил магистр энтхийгт хамгаалаад тэнд байсан. Одоо болохоор Европод бас судалгааны ажиллаар сурж байгаа. Тийм. Гэхдээ би Монголд өссөн, Монголдо ирж очивол Яг Монголд ингээд байнга жилийн 365 өдөр ч юм уу тийм ингээд амьдарч байгаа хүмүүс нөгөө таны хэлдгээр дөрөв улирлын халуунд нь халж хүдэнд нь хурж байгаа хүмүүс магадгүй тань шиг 2 дугаар бүлгийн тустай байлаа гэж бодоход яг энэ нөхцөл цагаан хоол идээд амьдрахад бас бэрхшээл тулгардаг болов. тулгарна шүү дээ. Би бас өөр дөөрөө мэдэрсэн л дээ. Үс унах. Одоо миний хумс юусоо жишээ нь ургадаггүй. Хинхтэй тэгэл нөгөө хиймэл хумс хийгээл тэгэл яваад. Одоо бол тоохоо болцсон. Гэх мэтчлэн асуудал гардаг штэ. Тэгэхээр бас хүн одоо юу гэдэг 100 өвглийн тэр уламжлалт байдлаа хадгалах ч гэдэг юм уу эсвэл хит нэг талыг бас туйлширч барих бол биед нь хортой юм байна гэж би ойлгосон. Тэгээ бас дөрөв улиралд энд амьдарч байгаа. Тэгээ дээрэс нь өвгөл нь ямар хүтэн блэ. Тэгээд одоо үстэй дээлж юм тийм үү амтны үс тэр юу чинь хөрс чинь их дулаахан байд юм билээ штэ. Ямар ч одоо байгалийн юу гэдгийг куртаг юунаас илүү бос. Тэгээд би тийг ажилласан. Тэгэхээр яалтчгүй амьдарч байгаа орчин нөхцлөөс шалтгаалж бас 100% татгалзахад бас хэцүү. Энийг бол би хүлээн зөвшөөрнө. Дээрээс нь бас одоо цусны бүлэг амьдарч байгаа орчин олон хүчин зүйл нөлөөлж штэ тий. Тэгээ хүн хүний одоо индивидуал шийдвэрүүд юм да тий. Индивидуал шийдвэр тэднийг бол хүндлэх ёстой. Бие бинийгээ хүндэлж одоо харилцан хүндэлцэж оршин штэ. Тэрнээс би бясалгал хийдэг одоо цагаан хоол иддэг эднэр бол одоо мах иддэг муу хүмүүс ч гэдэг юм уу те хүнлэг бус амир гэдэг ч юм уу эсвэл нөгөөдүүлийнхаа нөгөө одоо толгоогоо угаалгацсан гэдэг ч юм уу тэгээд ингээд авах юм бол бид нар бол тийм татаа биш л баг. Тийм учраас биеийнхээ шийдвэрийг хөндлөх хэрэгтэй. Хамгийн сүүлд нэг юм зөвөр тодруулаад байна. Одоо дэлхийн нийтэд юу гэдэг одоо Монголд жишээлбэл бид нар гендрийн асуудлыг ярьсаар л байна л да. Эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёр тэгш орших талаар ярьсаар байна шүү дээ, тий. За дэлхийн нийтэд бол за хүүсийн тоо бараг 5 6 болоод явцсан жишээ нь тэдний тэгш байдлыг ингээ ярьж байгаа. Дэлхийний хувьд бид нар тэгэхээр нөгөө эрэгтэй холбоотой эрэгтэй оршихтой холбоотой яг бидний өнөөдрийн ярьж байгаа асуудал маань магадгүй олон улсынхаас нэлээд хэдэн жилээр хоцорцсон явж байгаа юм байна л да. Гэтэл одоо нөгөө нэг 5 6 хүүс гээд ингээд хүн хоорондоо тэнцүү байх тухай ярьж исэн бол хүнтэй адилхан амтан тэнцүү байх ёстой ч гэдэг юм уу тий. Яг нөгөө амтны эрхийн активистууд маань эсрэгээрээ яагаад нэг дэлхийн гарагийн хүүхдүүд үжиж хүн болон амтан өөр байх ёстой юм бэ гэдэг юм аргумент бас байна л да тий. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ тэнцвэр яаж орших ёстой вэ гэдэг дээр та дахиад нэг ярьж ер нь бол хөгжлийн Дарвины онол байгаа шүү дээ. Хөгжил ингээ хүнийг хөдөлмөр бий болгох юм аа. Амтнаас бид нэр гаралтай ч гэсэн бидний одоо бодож сэтгэх шал ондоо байна тий. Тийм учраас одоо юу гэдгийг нийгмийн давхаргач байдаг юм эсвэл үзэл бодол тэр угаасаа л тэгж тогтцсон. Тэг доотлын имийг дээш нь гаргаж байдаг юм уу тий ингэж хойлж болтгоотой адилхан. Тэгэл ер нь байдаг шат дараалалаараа л тэгж явах ёстой байх. Хэрвээ амтны эрхийг тэгж их дээш нь гаргах юм бол бид нар ч гэсэн спесис буюу нөгөө одоо амтан штэ. Одоо хүүхдээ амтан ч гэдэг юм уу те ингээд тайлбарлах тийм юу байна л да бас үнэн. Гэхдээ бидний хөгжил шал ондоогоос нэгэнт тийм өөрөөс цааш энэ бид нар тийм амтны шиг байх ч юм уу эсвэл амтан хүн шиг хүндлэгдэх ёстой ч гэдэг юм уу тийм ойлголт би бол бодит байдалд үл нийцэн л гэж би бодож байна. Ер нь бол тийм бидтэй. Хүний эрх бол хамгийн нэгдүгээрт гэж би бодож байна. Гэхдээ хүн өөртөө эрхтэй байж иж дараа нь амтны эрхийг бодох. Хүн өөрийнхөө хэрэгцээг хангаад тий эрүүл сарвал оюун ухаан тэнцвэртэй сайхан байж иж дараа нь мэдээж одоо эргэн тойрныгоо сайхан байлгах талаар бодно шүү дээ. Та Европт судалгаа хийж байгаа гэсэн. Тий, судалгааны эрүүл амьдралын хэм маяг урлагтай холбоотой. Урлагтай бас холбоотой. Тэгээ бас нөгөө сэтгэл зүйтэй холбоотой. Тэгээ ер нь бол йог натуропатийн магистрыг хамгаалсан энтгэгт. Тэгэхээр тэр маань юутай холбоотой байна гэхээр сэтгэл зүйтэй холбоотой болж эхэлсэн. Нийгэм маань эрүүл сэтгэлгээтэй байж иж тэгээ бүх босод бүх зүйлүүд эрүүл тэгш явна. Тийм ээ. Тэгэхээр хүний сэтгэлгээ бол хамгийн чухал юм байна гэж ойлгоод тэгээд цаашаа нөгөө магистр хамгаалсан одоо дараагийн шатны одоо судалгаа шинжилгээний тухай
одоо юу гэдгийг ажиллаж байна. Тийм. Европын нийгэмдэр Тийм хийж байгаа. Тэгээд сурч ийн бас тэгээ судалгаа хийж байна. Тэгээд би бас ингэж бодсон. Одоо ингээд гадна дотн ингээд яваад байхад те юу гэдгийг бас шашин шүтлэгтэй ч гэсэн холбоотой хувь хүний одоо хувь хүн болох төлөвшөлттэй холбоотой ингэж юу гэж бодсон бэ гэхээр ямар ч шашин шүтэж болно. Ямар ч бясалгал хийж болно. Вьетнам юм уу, энтэг юм уу, тэгээ янз янзын багшийг дагаж болно. Энэ бол хүний эрхийн асуудал тийм ээ. Монгол улсын хуулинд заасан байдаг. Тийм. Тэрийг бол бид нэр хөндлөх ёстой. Гэхдээ хамгийн нэгдүгээрт бид нар хайрлж хөндлөх ёстой, үн цэнтэй байлгах ёстой юм маань Монгол эх орон юм байна гэж би ойлгосон. Тийм. Хамгийн нэгдүгээрт эх орныхоо эрх ашгийг хадгалах юм уу эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байж ич бид нар дараагийн юмыг хүлээж авах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэгэхээр одоо ямар ч шашин йог хийн үү те ямар нэгэн шашинтай болно бясалгал хийн үү. Гэхдээ та бол монгол хүн гэдгийг хамгийн түрүүнд санаж явах хэрэгтэй. Монголынхоо эсрэг одоо ямар нэгэн тийм гэдэг ч юм гаргах хэрэггүй юм байна гэж би ойлгосон. Тэгээ одоо Европт байлаа гэхэд одоо хүн намайг сүндэрья гэж харахаас илүү монгол хүн л гэж хардаг. Тийм болохоор би монгол хүн тэг ямар байх Монголынхаа тухай зөв ойлголт өгөх үү, буруу ойлголт өгөх үү энэ чинь маш их хариуцлага юм байна л да гэж ойлгож байгаа. Тэгээ монгол хүмүүс их оронж байгаасай хамгийн түрүүнд би одоо юу гэдгийг би орчин үеийн залуу хүн, би pop сонсдог, би rock сонсдог, би боловсралтай, би ийм карьер хөөсөн хүн гэдгээс тэрнээс илүү би их орондоо хайртай, би монгол хүн гэдэг тийм ойлголт байгаасаа гэж би бодож байна.